Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрв таны өглөөний аяг кофе зүгээр сэргээх ундаа биш харин урт наслагч нь туслана гэвэл та итгэх үү? За сүүлийн үеийн судалгаанууд аяг кофенд хөгшрөлтийн эсрэг гайхалтай ашиг тус байгааг илрүүлжээ. Aging Research Reviews сэтгүүлд нийтлэгдсэн томоохон тойм судалгаагаар өдөр тутмын кофений хэрэглээ нь эрүүл урт наслах жилүүдийг нэмэгдүүлэх боломжтойг харуулсан байна. За кофенд хөгшрөлтөд тэмцэх ямар нэгдлүүд байдаг вэ? Кофеин хэдэн зуун байгалийн нэгдэл агуулдаг байна. Судлаачдын хамгийн их сонирхож байгаа нь нэгдүгээрт кофеин. Энэ нь эрч хүч сэргэг байдлыг нэмэгдүүлдэг. За хоёрдугаарт полифенол. Энэ нь эсийг хамгаалах хамгийн байгалийн антиоксидант болдог байна. За гуравдугаарт хлорогений хүчил. Энэ нь өрсөлийг бууруулж чөлөөт радикал хэмээх хорт молекулуудтай тэмцдэг байна. Эдгээр бодисууд нь хамтдаа эсэлтэлтийн стрессийг бууруулдаг байна. Эсэлтэлтийн стресс нь зүрхний өвчин, чихрийн шижин, зарим хавдарт өвчний гол шалтгаануудын нэг болдог байна. За кофений талаар олон янзын зөрчилтэй мэдээлэл бид нар зөндөө сонсч ирсэн те. За нэг өдөр муу гэдэг, дараагийн өдөр нь супер хүнс гэдэг. Эрдэмтэд кофенд агуулгадах бодисууд эсийн төвшөнд хөгшрөлтөд хэрхэн нөлөөлдгийг холбон тайлбарсан байна. За гол ололтуудыг нь дурдвал нэгдүгээр урт наслах магадлал. 2012 оны New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн 4,000 гаруй хүнийг хамарсан судалгаагаар өдөрт 6 хүртэл аяг кофе уудаг хүмүүсийн зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин зэрэг шалтгаанаас нас барах эрсдэл нь маш их багассан байна. За хоёрдугаар тархины ашиг тус. Тогтмол кофе уудаг хүмүүс Алцгеймер, Паркинсоны өвчний эрсдэл нь багасч байгааг анзаарсан бөгөөд кофеин нь тархийг хамгаалж өрсөлийг бууруулдаг гэдгийг тодорхойлжээ. За гуравдугаар бодисын солилцоог сайжруулдаг байна. Харвардын их сургуулийн судалгаагаар өдөрт 3-5 аяг кофе уух нь 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна. За дөрөвдүгээрт теломерийг хамгаалах. За теломер нь бид нар түрүүчийн хичээлдээр үзсэн те. За теломер нь генийн үзүүрт байдаг хамгаалтын малгай бөгөөд нас ахих тусам энэ нь богиносдог байна. Чөлөөт радикулууд нь эсүүдийг гэмтээж дотор зэврэлт үүсгдэг байна. Харин кофеин нь олон хүний хувьд антиоксидантын хамгийн том их үүсвэр болдог. Кофений антиоксидант нь энэ богиносох явцыг удаашраж болзошгүй болохыг тэднэр дүгнжээ. За мөн кофеин нь өрсөлийг бууруулах нэгдлүүдтэй. Өрсөл нь зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин, ой санамж буурах зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог байна. За кофеин зүрх судасны эрүүл мэндэд ч ач холбогдолтой байна. За өдөрт 3-5 аяг уух нь зүрхний өвчин, харвалтын эрсдлийг бууруулдаг байна. За мөн кофе уудаг хүмүүсийн элгэний үйл ажиллагаа илүү сайн байх хандлагатай болсон байна. Элэг нь биеийн хоргоожүүлэх тул түүнийг хамгаалах нь чухал байдаг. За мэдээж кофе ганцаараа хангалтгүй. За ногоон цай, хүрэн манжингийн шүүс, анарын шүүс, турмериктай сүв, коллагентой ус зэрэг нь мөн эрүүл хөгшрөлтийг дэмждэг байна. Өдөрт 3-5 аяг уух нь ихэнх хүмүүс тохиромжтой байна. Хэрв кофе таны нойрыг алдагдуулж байвал өдөөс хойш уухаа болоорой. Чанартай нойр авах нь хамгийн чухал эрүүл хөгшрөлтийн үндэс байх нь байна. Тийм учраас хэрвээ та нойроо авч чадахгүй байх юм бол өдөөс хойшоо кофе уухаа зогсоох хэрэгтэй байна шүү. Бүх кофе ижил биш. Кофеноос хамгийн их ашиг хүртэхийн тулд дараах зүйлүүд хэрэгтэй байх нь. Нэгдүгээр хар кофе уух. Хэрвээ та заавал саах сүү хиймээр байх юм бол бага зэргийг хийгээрэй. Хоёрдугаарт шүүлтүртэй кофе, drip кофе гэж ярьдаг те, буслагсан. Тэр хэрэгтэй байна. Энэ нь French press-ээс илүү тохиромжтой байна. Гуравдугаарт орой кофе уухгүй байвал их зүгээр байна. Энэ гурыг хэрэглэвэл та ашиг тусыг нь илүү хүртэх нь шүү. Хэтэрхий их өдөртөө 6-аас 8 эсвэл бүр түүнээс дээш аяг кофе уух юм бол зүрх дэлсэх, нойргодоход хүргэж болзошгүй. Тийм учраас түүнээс доошыг уугаарай. Тэгэхээр таны өглөөний кофе
урт эрүүл амьдрал тусаж байж магадгүй юм байна. Хүчтэй антиоксидант, тархи дэмжих нөлөөгөөрөө кофе нь хөгшрөлтийн эсрэг хамгийн энгийн хэрэгсэл болж болох юм байна. Гагцхүү та тэнцвэрийг баримтлаарай. За энэ мэдээлэл таалагдсан бол та бүхэн subscribe хийгээрэй. Өглөөний кофе чинь залуугийн их булаг байж болохыг найзуудаа дуулгаарай. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Баярлалаа, баяртай.